Дараагийн мэдээг танилцуулъя. Египтэд 20 жилийн туршид баригдсны эцэст томоохон музей нээлттэй хийж байна. За Египтийн Гранд музей нэртэй энэхүү музей нь эртний түүх иргэншилд зориулсан томоохон хэмжээний дэлхийн хамгийн том музей болж нээлттэй хийж байна. За нийтдээ 50,000 гаруй эд үеийн зүйлсийг олон нийтэд дэлгэхээр болсон байна. За тэдгээрийн ихэнх нь өмнө нь олон нийтэд танилцуулагдаж байгаагүй эд үеийн зүйлс байгаа юм. Тухайлах юм бол Тутанхамун хааны буршноос одсон бүхэл бүтэн эрдэнэсийн цуглуулгыг анх удаа олон нийтэд дэлгэн үзүүлж байгаа юм. За энэхүү музейн албан ёсны нээлт нь Бямгарагт болсон байна. За Египтийн ерөнхийлөгчийн тамгын газраас Гранд Египтийн музей нь хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхэндх онцгой явдал гэж магтан сайсарсан бол Египтийн ерөнхийлөгч Абдел Фатах Аль-Сиси X платформд оруулсан постонда тус музей нь эртний египчүүдийн суу тухайн орчин үеийн египчүүдийн бүтээл сэтгэлгээг нэгтгэсэн ийм байгууламж болсон гэж мэдгдсэн. За тус музейн жилд 5 сая орчим зочин төлөөлөгч хүлээж авна гэдгийг Египтийн бизнесмен Египтийн Гранд музейн итгэмжлэгдсэн зөвлөлийн гишүүн Сэр Мухаммед Мансур хэлээд тус улсын эдийн засагт бас нэмэлт аялал жуулчлалаас ихээхэн хэмжээний орлого оруулах боломжтой гэсэн тоо баримтыг дурдсан байна. За эдгээр тоо баримт нь Египтийн Гранд музейг дэлхийд тэргүүлэх музейнуудын тоонд оруулж байгаа юм. За харьцуулах юм бол 2024 онд Парисын Луврын музей 8.7 сая жуулчин хүлээж авсан бол Их Британий музей 6.5, Нью-Йоркийн Метрополитен урлагийн музей 5.7 сая зочин хүлээж авсан ийм үзүүлэлт байгаа юм. За энэ музейн пирамидуудыг яг хажууд байрлах бөгөөд дизайндаа гурвалжин хээ угалзыг шингээсэн байна. Барилгын шилэн фасадын гурвалжин хэлбэрээс гадна налуу дээвэр нь пирамидын оройтой энэ зэрэгцэн Артемиосаас эртний хөшөөнүүдээр хүрээлэгдсэн 6 давхар гайхалтай шатны музейн гол галерей эртний дурсгал газруудын үзмэр рүү олон нийтийг хөтлөх юм байна. Үзэсгэлэнгийн талбайгаас гадна энэхүү музейд хурлын танхим, номын сан, сургалтын төв, хүүхдийн музей, дэлгүүр, ресторан зэрэг байрлах юм байна. Өнгөрсөн жил хэсэгчлэн нээгдсэн Египтийн энэхүү Гранд музей нь 12 үндсэн галерей танхимтай эртний үеэс Ромын эзэнт гүрний үе хүртэлх эртний эд үеийн зүйлийг дэлгэн үзүүлэх юм байна. За тус музей нь Египтийн эртний соёл иргэншлийн үнэлж баршгүй олон эд үеийн зүйлсийг хадгалдаг гэдгээрээ олон нийтэд алдаршиж байна. За үүнд гол танхимд ороход зочдыг ухтан авах гайхалтай Рамсесийн боржин чулуун аврах том хөшөө бий гэсэн хэдий ч энэхүү музейд бас тавигдаагүй үзмрүүд байгаа юм байна. За тухайлах юм бол Лондон дахь Британий музейд одоогоор дэлгэгдэж байгаа Росетта чулуу, Францын Луврын музейн Данедра зурхай, Берлиний Нойс музейд байрладаг Нефертитийн хөшөө зэрэг Египтийн зарим эд бүлгийн зүйлсүүд бусад улсын музейд хадгалагдаж байгаа. За Египт судлаачид болон египтчүүд эдгээр эд зүйлсийг бол буцаан авч өгөхийг удаан хугацаанд шаардаж байгаа. За энэхүү музей нэгцэн явдал нь энэ ажлыг дахин олон нийтийн зүгээс шаардлага тавихад хүргэж байгаа юм. Египтийн нийслэл Бямгарагт болсон нээлтийн ёслолд дэлхийн улс орнуудын хаад төр засгийн тэргүүн нар зэрэг дэлхийн удирдагчид оролцсон байна. За египтчүүд бүгд өнөөдөр Египтийн Гранд музейн нээлтийн ёслол болох өрмөц бөгөөд онцгой үйл явдлын гэрч болж байна. Энэ бол бид бүгдийн мөрөөдөж байсан мөрөөдөл гэдгийг Египтийн ерөнхий сайд Мустафа Мадули хэвлэлийн баг хурлын үеэр олон нийтэд мэдгдсэн байна. Энэхүү музейг барьж байгуулахад нийтдээ 1 тэрбум $1 өртгөөр байгуулсан. За мега төслийн тоонд тооцогддог. Энэхүү барилгын ажил нь 2005 онд тухайн үед Египтийн ерөнхийлөгч байсан Хосни Мубаракийн үед бол эхэлж байсан байна. За төслийг Каирын төвд байрлах, за эртний бас музей тооцогддог Египтийн музейг орлуулахаар төлөвлөж байгуулагдсан. За Египтийн аялал жуулчлалын салбар болон нийт эдийн засгийг дэмжих зорилготойгоор барьж байгуулж эхэлсэн байна. За төслийг Египтийн аялал жуулчлал эртний эдлийн ам захиалж Бельгийн барилгын компани болох B6 нь Египтийн Oracom Construction компанитай хамтран байгуулсан. За гэвч энэхүү музейн ажил бол хэд хэдэн удаа хоошилж байсан байна. B6 компани төслийн удирдагч Жорж Де Кендерийн Египтийн VRT телевизэд өгсөн ярилцлагад дурдсанаар төслийг өөрөө маш нарийн түүхтэй дизайнтай байсан мөн 2001 онд бол Арабын хавар болсон за үүнтэй холбоотойгоор улс төрийн өмнө сан мөн Египтэд дэгдсэн за мөн COVID-19-ийн цар тахал Украин газын зурвасад өрнөсөн дайн байлдааны үйл ажиллагаа зэрэг нь төсөл хугацаанаас хойшлоход нөлөөсөн гэж тайлбарласан байна. Музей нь өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлээд хэсэгчлэн нээсэн. За анх 7 дугаар сард
нээлттэй хийхээр төлөвлөж байсан гэсэн хэдий ч 6 дугаар сард дэгдсэн Израиль болон Ираны хоорондох 12 өдрийн дайны улмаас ёслолын үйл ажиллагааг хойшлуулсан байна. За энэхүү төслийг бас барьж байгуулахад гол үр гүйцэтгэсэн нэг улс нь бол Япон улс болж байгаа. Япон улс өөрийн хөгжлийн албан ёсны тусламжийн хөтөлбөрөөрөө дамжуулан 550 сая орчим ам долларын зээл олгосон. За энэ нь бол нийт төслийн санхүүжилтийн талаас илүү хувийг Япон улс санхүүжүүлж байгаа хэлбэр болж байна. За музейн өдөр бүр 9 цагаас оройн 6 цаг хүртэл нээлттэй байх бөгөөд олон нийт 11-р сарын 4-ний өдрөөс эхлээд тус музейд зочлох боломжтой болж байгаа. За насанд хүрсэн гадны зочин тухайн музейд хэрвээ нэвтрэх тохиолдолд 1450 ЕГФ пунд буюу евроч хэлжүүлбэл 27 евро төлж музейн үзмэртэй танилцах боломжтой юм байна.